Дараагийн ерхий газраас өнөөдөр Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байгаа хүүхэд таныг хамгааллын арга хэмжээнд манай төрийн цахим үйлчилгээний хөтөлбөрөнд хурдан цэг маань үйл ажиллагаагаа явуулж оролцож байна. Тэгэхээр манай хөтөлбөрөнд хурдан цэг маань нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл ихтэй, за мөн аслагдмал байршлуудад амьдардаг ард иргэдтэй төрийн үйлчилгээг хурц очиж үйлчлэх ийм онцлогтой цэг байгаамаа. Өглөөнөөс хойш манай хөтөлбөрөнд цэгээр 15-аас 20 гаруй иргэн үйлчилгээ авж байна. За ихэвчлэн иргэд маань лалгай тодорхойлт авч байна. За мөн энэ хурдан киоск төхөөрөмжнөөс иргэд маань бас өөрийн хэрэгцээ шаардлагатай 1000 гаруй үйлчилгээг авах боломжтой байгаа. За өнөөдөр их хүрсийн баярыг тохиолдуулаад хүүхэд багчуудаа бяцхан гарын бэлгийг тарааж байна. Тэгэхээр хүүхдүүд маань бас хурж ирээд манай цэгээр хөөрхөн гарын бэлэг аваарай. За мөн эцэг их асран хамгаалагчид та бүхэн маань хүүхдүүдтэйгээ хамт явж байгаа бол төрийн үйлчилгээгээ түргэн шуурхай орж ирээд аваарай. За би энэ хурдан цэгийн үйлчилгээнээс газрын албаны бичиг баримтны талаар тодорхой давалгаа авлаа. Хурдан шуурхай амар юм бэ. Хөдөөний улсуудад ийм юмар орж мэддэггүй улсууд ч. Хөдөө орны тутаач ийм газрын талын ийм мэдлэг мэрэгчил юу ч байхгүй маань шүү. Хурдан шуурхай үйлчилгээ сайхан залуучууд байдаг юм байна. Баярлалаа. Тэгээ сайн нэг хүүхдийнхаа одоо би төрсний давалгааг аваад харсан чинь мэдээллийн зөрүүтэй байсан. Улсын бүртгэл дээр буруу бүртгэгдсэн учраас би ирж асуугийн асуусан байхгүй юу. Түүнээс бол ер нь бол би өдөр болгон орчлон үйлчлэг авч байгаа. Нэр хамгийн одоо надад бол хамгийн хэрэгтэй л одоо үйлчлэг танах болчиход байгаа байхгүй юу.